Өчигдөр өглөөнөөс хойш 24 цаг хамтдаа хүлээсэн 61 гишүүндээ баярлалаа. Ирээгүй байгаа нь тэгээд цагаач барьж чаддгүй, ажилдаач ирж чаддгүй, өргөсөн тангаргаач мартдсан юм байна. Томилогдох болохоор 28 цаг бүгдийг сайхан болгоно, бүх асуудлыг шийднэ. Цалин нэмнэ, тэтгэврийн нэмнэ гэж ярьж хагаад үүрээр томилогдоод явдаг. Банк орон дээр ажлыг нь үргэлжлүүлж хийе, хурж ирээ та хэд маань дахиад тайлбараа тавиачаа гэхлээр ирдэггүй юм байна. Би хууль тогтоох засаглалд орж ирээ 1 жил болж байна. Би Монгол улсыг хөгжинэ гэж итгэдэг залуучууд ирээдүг хүсэж байгаа. Ийм олон жил улсын хурлын гишүүн хийгээд хууль тогтоогоод давхар дээлийг хэд хэдээр нөмөрч өмсөд хэдэн удаа сайд хийсэн. Багш хэмжээний цалин нэмсэн юм. Готарч байна. 2025 оны 6 сарын 17 би та бүхэнд төрийн сайдын сэнти бол хүрэх цэг бус эхлэх цэг гэж хэлж ирсэн. Сүүлийн 2-7 хоног та бүхэн шалтгаал ярьлаа. Шийдэл ерөөсөө ярьсангүй. Сарын өмнө багш хэмжээний цалин тэтгэврийг нэмэх боломжгүй гэж орж ирчихсэн. Уржигдэр 15-аас 20% нэмнэ. Твчих чадах зардлаа твчнэ гэдээ ороод ирж байна. Анханасаа твчлээ. Багш хэмжнэр тэтгэврийн хөгжчүүд бүгд твчиж байгаа шүү дээ. Өдөр болгон твчиж байгаа. Гэтэл урсгал зардлаа 10% танаад цалингийн нэмэх орон зайг нь гаргалаа, бид нэр сайн ажиллах гэж байна. Одоо бид нар шийдэл байна гэж ороод ирдэ. Ямар их шалтгаан вэ? Энэ сентид ямар их хайртай юм? Хоёр асуулт байна. Сайн зэрэг гишүүнээс. Нэгдүгээр залттай холбоотой. Энэ ер нь гүйцэтгэх засаглал давхар дээлээ өмсөөд яваад 76 гишүүнтэй парламент бол хөгжих боломжгүй байсан юм гэж одоо харж байна. Ахын дуу чуулганда бити ир, эрцэндээ бити ор гэд. Сүүлийн 2-3 хоног тал талаас хэлж байна. Бүх давхар дээлийг болиулах хэрэгтэй юм шүү. Ерөнхий сайдын дураараа гарч ирээ сайдын томилоод хууль тогтоож байгаа засаглалыгаа тоодогчгүй. Энийг цаашдаа яаж засвал зүгээр юм? Үндсэн хууль дээр энэ үг нь тусгасан байгаа юм. Та энийг нэг товчхон тайлбарлаж өгвөл зүгээр. Хоёр дахь нь Батнайрын гишүүнээс асууя. Оюутлогын гэрээг бид нэр ямар боломжийг алдаад байгаа? Засаг сүүлийн 100 хоногт их ажил хийлээгээл тайлагнаад идэг. Юу урагшлуулсан? Ямар явц гарсан? Тэрэн дээр та төр хорог даргалж байгаа хүний хувьд явцыг хэлж өг. Парламент бол нотлогч нийцаагч хоёр талын мэтгэлцээний талбар байх ёстой. Энэ бол хэрүүлийн танхим биш, мэтгэлцээний талбар байхыг бид зорьсон. Ингэж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Ийм ч зорилгоо 126 гишүүнтэй болох санаачлалыг анх 2019 онд гаргаж 108 гишүүнтэй болох санаачлал төвшүүлж ийсэн боловч хэрэгжүүлж чадаагүй 2023 онд гүйцээж хийсэн. Харамсалтай нь өнөөдөр бол дэглэсэн жүжиг шиг хувилдааны шинж нартай огцруулах, гар үсэг зурснаа огцруулах, гар үсэг зурснаас асуугаад ингээд няцаах, нотлох боломжгүйгээр юм мэтгэлцээ өрнж байгаад гайхаж байна. Нэгдүгээр дөрөнд усан жам згсэн ч гэсэн асуусан. Яагаад цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж болоогүй юм бэ гэж. Засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй. Засгийн газарт олгогдсон хүрээ хязгаарын хүрээнд бид төсвийн төслийг босруулдаг. За энэ төсвийн төсөлд улсын их хурл урсгал зардлыг 24%-аас хэтрүүлж болохгүй гэж заасан. Саяны хэмжээгээр нэмэх юм бол цалин дотоодын нэмэлт бүтээгдэхүүн эзлэх урсгал зардлын хэмжээ 25-6% болж нэмэгдэхээр байсан. Бид арай гэж төсвийн тодголоор нь 26-24 болгож бууруулсан байсан. Тэгэхээр бид энэ төсвийг хилцүүлэхийг эхний ээлжинд энэ жилийн төлөвлөгөөтэйгээ нийцж яана гэсэн санал хураалт явуулах хэрэгтэй. Жилийн төлөвлөгөөтэйгээ нийцж яана гэсэн санал хураалт явуулвал бид 2 дугаар хилцүүлгээд энийг нэмэх болцоог үүсгэсэн. Гэтэл энийг ерөөсөө хилцээг өдөө үрсэн. 6 цаг боллоо. Хөдөлмөрийн хууль боллоо. Шөнө өрөө хэлцгээр хулгай хийх гээд энэ гэж ард иргэд хардаад байна. Гэл 6 цаг гэж таслаад ингэ явсаар. Тийм учраас эхлээд төсвийн төлөвлөгөөнд нийцж яана гэсэн санал хураалт явуулсны дараа энэ төсвийн хязгааруудаа төсвийн
доктортой хуулийн тухай хуулийн заасан тусгай шаардлага төсвийн хүрээний мэдэгдэл жилийн төлөвийн заасан дээр 24 гэсэн хязгааруудыг эхлээд тэр хүрээнд төсвийн төслийг босруулах үүрэгтэй учраас засгийн газар тэрнийг авчхал энэ төсвийг цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломжийг бүх талаар гаргая гэж ингэж төсвийн байнгын орон дарга, эдийн засгийн байнгын орон дарга, төсвийн зарлага хяналтын төрөний дарга нартай ойлголцоод бүлгийн хуралд танилцуулах гэсэн боловч олонхоор хуралдаагүй хуралдаад ингээд ийм боломж байна гэдгийг бид ийм шийдэл гарч байна гэдгийг улсын их хурл танилцуулъя гэж шийдвэрээ гаргаж танилцуулсан. Хоёрдугаар асуудал одоо энэ дэшин тойлоход оюу толгой асуудал ч гэсэн Батны харин төгшөөнийг би дуудаад онтрыг асуудал ярьж хахад зээлийн хүүгийн асуудал хамгийн гол нь байгаамаа. Эн чинь Монголын талыг ашиггүй ажилуулад байгаа юм. Энэ дээр анхаарал төвлөрж ажил. Бид нар энэ чинь ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Бид бүр одоо 7 сарын 1-ээр ажлын хэсэг байгуулсан. Бид нар энэ олон улсын гэрээ хэлцээрийн асуудлыг чинь нээлттэй зарлаа явдаггүй. Өнөөдөр бид нар саяхан оюутлогоогоос бидний саналыг хүлээж, шаардлагыг хүлээж аваад зээлийн хүүгээ буруулах хэлцээр эхэлсэн юм баяртай мэдээ сонсож байгаа. Энэ бол түүхэн бод шийдвэр болж байгаа. Та бүхэнд нэг баяртай мэдээ дуулгая. Дандаа одоо хэрүү шүүганы дундуур өчигдөр Moody's агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг ахиулж Монгол улс 20 жилийн өмнө байсан B+ зэрэгэлдээ орлоо. Энэ бол засгийн газрын бодит ажлуудын үр дүн. Энэний чинь үр дүн дээр бас оюу толгойн зээлийн хүүг буруулах бодит ажил хийж ард түмэн дөрвөгөөчтэй болно. Их даапалт юм байна. Залуу хүн байна. Чи мэдлэггүй юм байна, туршлагагүй юм байна. Ах нарын нөлөөнд орд юм байна, орчих юм байна гэж хараад ажилдаа битгий ирчих шигтэй. Би хинээс ч хараад бусаар өөрийнхөө зарчимдаа үнэнчээр шийдвэр гарах мэдлэгтэй. Би зарчимтай. Та хэддээ би хэрүүл хийдэггүй. Би дандаа л зарчмын шаардлага тавьдаг. 3 дугаар залт амнаатын тухай асууя. Амнат дээр энэ засгийн газрын тогтоол гарснаас хойш хэдийн хэмжээний орлогыг бид нэр төсөв дээр бүрдүүлж чадах байсныг алдсан юм болоо. Энэ амнат өмнө нь засгийн газар 10 удаа энэ журам оруулж өөрчилж исэн. Хууль дүрм зөрчсөн байхгүй хангалттай тайлбарууд нь явцсан. Нэг талын мэдээлэл өгөөд ард иргэдэд нэг талын мэдээлэлээр гуйлах явдал бол буруу. Өнөөдөр Зандан шатрын ерхий сайдын засгийн газар үргэлжилнэ үү, үргэлжлэхгүй байна уу хамаагүй. Та бүхэн их хуралд ажиллаа тайлгандаг. Тийм байгуулах шүү. Байнгын хоорондоо тасалдаг. Асуулт асуугаар хариулдаггүй. Бичгээр асуулт явуулсан ч хэдэн сараар тагаалга болдог. Гүйцэтгэх засаглаас бид нар үр дүнгэл нэгж байгаа. Шинэ үе юм мэдэхгүй юм байна. Жохон залуу улс төр мэдэхгүй байна гэж их ярьдсан билээ. Ховын хвшилтээр байдаг зарчмыг л би та бүхнээс нэгж байгаа. Та бүхэн татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа шүү.